Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 20-ны мегмар гаргийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За студид хөлөгч Мега, Чимба, Анжга, Гэрлээ, за нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амт Очирдагинс, за мөн арьс захнах асуудлыг найдвартай шийдэн Финстил хамтраалж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв таны сэтгэл зүйн нас хэдвэ? Йоо. Миний 17 авцаа. Манай миний сэтгэл зүйн нас бол 25. Манай номоо ангарах хоёр дотор бол нэг ийм өвөө эмээ хоёр ээж идэв штэ. Номыг чинь баг 60-таа штт. Минийх бүр дааш штэ ёо. За та өөрийнхөө сэтгэл зүйн насыг биологийн настайгаа чацуу юу эсвэл зөрөөтэй юу? Зөрөөтэй гэвэл хэр зөрөөтэй вэ? За ингийн шүү манайхаа биологийн нас гэдэг чинь бол нь штэ тий. Одоо энэ бодисын солилцоо хэр ингээд явагдаад байгаа юм бэ тий? Зогсон байдалд орсон юм. Одоо жишээлбэл миний биологийн нас 57 аахгүй юу? Биологийн нас. Яац. Юу яриад юу ажимаа. Биологийн нас гэдэг чинь нөгөө нэг сунгуулт Монгол төвчээр мөвчээр. За тэр зүрээр өвчтөв шүү. Дээр үед тэгж шалгадаг байсан. Одоо бол ерөөсөө танийн аппаратанд ороод таныг тодорхойлоод гаргаад ирнэ. Тэгээ биологийн аппаратанд танийн гэдэг нэг аппарат байгаа. Тэгээ тэр аппаратаар тодорхойлохоор нөгөө бодисын солилцоо чинь хэр хурдан явагдаад өөх мөхөө яаж чатаагаад яагаад байгаа юм бэ гэдгээс чинь тэрнээс чинь биологийн нас чинь тодорхойлогдож байгаа. Тэнгүүд мега бол үтсэн байгаа гэж бодож чинь хоёрыг одоо мэдэхгүй л байна л да. Тэнгүүд яг одоо бид жишээлбэл те миний сэтгэл зүйн нас 25 яг бодит амьдрал дээрх нас нь 45, биологийн нас нь 57 болчиход байна штэ. За мегагийн миний сэтгэл зүйн нас 40. Нэрээ. Тэгээ чи надтай үерх гээд дээ. Тэгээ би танилуу бүр ичмөр сонжуур бөгөөд чичрээд идсэн тэр үгүй. Нэрээ хүй нэрээ. Биологийн нас чинь хийдэ. Биологийн нас 34 байлуу да. За 40 29 хэд гинэ 34. Биологийн нас нь 34, бодит нас нь 29, сэтгэл зүйн нас нь 40. Мөн үү? За. Багаар тодорхой гарч ирээд яаж гарч ирээд байгаа юм бэ? Миний болохоор юу яд шүү дээ. За би ингэн заяа. Хоёрыг заяа одоо таны аппарат байхгүй ч өвгөн байгаа. Гарч байгаа дээ шүү дээ. Үгүй Чимбо бол хамаагүй залуу байгаа гэж бодож байна. Хоёрыг гарч байгаа заяа. Гэхдээ тэнцвэрийг чинь шалган за. Нүдээ чи аниулж байгаад ингээд нэг үлнээр шиг ингээд зогсоо гараж ууршаа. Тэнцвэрийг чинь шалган заяа. За тэгэнгүүтээ хурдыг чинь шалган заяа. Бас 1 минут. Зүгийн шуугад дээр ганцаараа суужсан. Айчгаа тэнцвэргүй. Тэгээ бас юу гэж чинь шалган заяа. Твчээрийг чинь шалган заяа. Өгдгөн дээр чинь суулгаж байгаа хоёр гар хүлээ чинь ингээд дээш өгөөд хэдэн минут суух нь заяа. За тэгэнгүүтээ бас нөгөө юу гэж чинь шалгана. Юмыг чинь шалгана. Юугүй болоод явсан. Өнөө шидээ би тавьчихсан. За нөгөө хабаг санаараа хичээгээр. 10 цагт Анжгаа 12 цагт. Толгомолгоо үрдээ чи юу шалгана гэдэг лээ. Оята. Бишээ сонголт чинь шалгана заяа. Тэгээ ерөнхийд нь бол хоёрын биологийн насыг бас тодорхойлж. Юу ямар юм. Би бас ямар даралтыг нь хэмжимээр. Манай даралтын аппарат байгаа тий. Даралтыг одоохондоо төсөөллөөр л явчих тийхүү. За тэгдэг. За. Миний сэтгэл зүйн нас бол хавар нэг 20 морьтой, намар нэг 50 гараал явчихдээ да. Улирлаас шалтгаалаад. За одоо аюултай юм уу? Одоо тэгээ яаж вэ? Хавраас сунруу шилжгээр яах вэ? Одоо нэг 20 28 авлаа. Та яа 6 малчинтай гэд 20 л оруулаад байгаа мөргөө. Үгүй ээ, улиралтай холбож болохгүй юу? Ах нь болохгүй юу гэжтэй. Юу ах мах. Чуба хараа. Тэгнэ андаа. Тэгээ хараа. Чи 40-тэй зүгээр ажилласан чи. Биологийн насаа хэдтэй гэж бодож байна. Биологийн нас уу? За яг нэг залуу ах уу? хэвэндээ хоо яг багцаа хаа. Чинийх ч одоо За яг бодит нас нь хийдэ. 40. Нэр юм уу? Нэр шүү дээ. Чиний биологийн нас бол нэг 27 молоотой л байгаа. Тэгвэл ашгүй дээ. Би чамайг 40 гарцсан гэж боддог байсан шүү дээ. Би бас өөргөө тэгэж боддог ч хэлээ бодгүй ч хэлээ. Намайг ажилд орж яхад Чимбаг
30 хин настай байсан биз дээ. Тэгсэн чи одоо амар өөртөө хэлгээд 40 хараа. Ядраад дараа Чи тэгвэл намайг одоо 38 таахад надтай анх танилцчихсан шүү дээ. Тэгээ чи одоо 32 жил хэдэн жил болж байгаа юм амьдраад чи одоо ингээд 40 дэх гэхээр 33 таа байсан гэдэг байгаа юм өөрийгөө. Тиймэрхүү л байгаа шүү дээ. Ороо яриад байгаа. Учрахтаа яасан гинэ. Анжаах тэгээс Яг тэр үед бол бас Чимбанд ялах ногоо л байсан. Тэрлээ бит хоёр анх очирхад би дөнгөж 30 хэдхэн би бүр анх ажилд орж байхад анжаах бүр 40 хэдхэн настай байсан шүү дээ. Гэж баг 30 таа байсан. Би дөнгөж 30 гарантай л байсан. Үе анжаа анх ажилд орохдоо яг миний насан дээр байсан биз дээ. Тийм шүү. Одоо Тэр тэр чинь сайн таатай гарсан. байсан биз дээ тий. Тийм шүү дээ. Тийм биз дээ. Яг миний насан дээр байсан биз дээ. санчинд буралдаж Үе санчинд нь үчи хяруу гэж. Тэгвэл одоо чи өөрийгөө бол сэтгэл зүйн насаа бол 28-тай, бодит нас нь бол 40-тэй, биологийн нас нь бол бас 40-тэй гэдэг байгаа юм уу тий? За 28 38 гэж юу? Тэгээ би чамаг нэг ер нь бол арай биологийн бодит насаасаа залуу байгаа гэж бодоод байна. Миний биологийн нас хамаагүй залуу. Харин тийм чи 38 Сайн таа. төгсөгчдийн тэмцээн дээр амралтын дээр орсон чинь бас багш тэгжсэн шүү. Танай ангийн хин ч өстэй юу хэвээрээ байна маань яаж ингээд бацаа хэвээрээ харагдаад байна гэдэг. Шимбаа юу? Тий. Чимбаахын яриа бас айгүй хөгшин шүү дээ. Та өөрөө ямар муу. Харин наадхны чинь сэтгэл зүйн нас нь бол тэр 50% гэдэг нь бол үнэн шүү. Тийм. Танаа одоо 10 жилийн уулзалт чи хэдэн жилийн болох лээ? 10 жилийн хоо 20 ямар цаа гарсан шүү дээ. За тэгээ 25 жилийн уулзалт болох юм уу? Хэдэн онд? Арай болоогүй. За гэтээ хардаа Чимбаа бол батаараа 25 жилийнхаа уулзалтан дээр бол сэмгэртэл орно шүү, нэрэн шүү. Тэгээд ахаа та тэгээд уулзалт дээд өмсч болдгоо шүү. Гүү та ерөөсөө тэр юусоо бутлуул орж болохгүй гэсэн шиг. Үгүй угаасаа би батаараа нэг юм хэлээ заяа. Одоо ингээд төгсөлтөөр уулзвал бүр гоё заяа. За 5-10 төгсөн бол 5-10 гээл тэ 100-аагүй уулзсан штэ тэ. Тэнгүүд угаасаа аянда эрэгтэй тэр эмэгтэй тэр сэмбэгрүүд нь ялгараад ирэн заяа. Тэгээд ангид нэг тийм эвгүй тэгээд тэр гайгүй залуучууд руу хамаг хүүхнүүд өөрсдөө гүйлдээд очиж тийм байлээ. Тэгээ хүүхнүүд нь тэгдэм байлээ. Тэгээд эвгүй нэртэй хүүхнүүд бодож авах Тэнгүүд нөгөө нэг ангийнх нь октод нөгөө ангийнхаа бандыг харамлаа зүгээр сүүд юм аа тий. Чимбаа бие хөлтөл очиж. Одоо 3-4 жил хичээнэ. Айгу та ингэж ер нь баццэг намццэг мэцэг гэдэг нэртэй эвгүй хүүхнүүдээс хадаад хэрэгтэй шүү дээ. Эвгүй Би мегмарцгийн би ч юм аль үжээ бүр ингэ нөхөр маань явуулаагүй байж байгаа байхгүй юу тийм ээ тэр уулзалтанд чинь тийм ээ. Тийм эвгүй нэртэй октод сод яваарай заа юу. Тийм ээ. Тэгтээ гай үе болчих юм шиг түрүү Бас нэг тийм өөртөө ихтэй нэртэй хүмүүс бас байдаг шүү. Батрал гарав. Тийм хүмүүсээс хол байгаа. Та ингээд тэр намццэг баццэг гэдэг зүр хөвөө явуулсан бат ард нь батаараа бадралгаар байж байгаа. Бадрангуй бадралгаар гэж. Хүчийг нь сулруулж байгаа тийм ээ. Эхлээд хоёр хүндүүд гэж хүчээ сулруулж байгаа. Ямар ч тийм тэнцвэргүй болгож байгаа шууд дайрах байхгүй тийм. Амар шүү. Эмэгчин бас л гайдаг. Давхрамаад унгаа. Ботроо гэж ботроо шууд нэг өвдөг шороод байгаа. Намайг давхрамаад багш гол уснаас хоол яв гэсэн ингээ бот мотороо чиглэхгүй л. Иш муу анживэн биологийн насаа хит гэж бодож байна. биологийн нас хиттэй. За одоо сайхан яар. За ямар ч бас нэг насандаа ойрхон л явж байгаа байх. Үгүй. Та бодооч би те бас таны хажууд ч бас жинвэн ямар илээ. Тэгээд бас хэр спортлог хүн билээ 57 даах. Та бол нилээ явцсан. Би ч тэнцвэр мэнцвэр хурд мурд бол би ч бас амар штэ. Ер нь бол тийм шүү. Би бас тэгж амар бодож шүү байна. дээ. Би бол анжаахыг танаас илүү гэж бодож байна. Тийм үү. Би бол 50-аас доошоо л гарна. Ямар ч байсан. Нэг 48 мавцаа гарах бол өөрийнхөө биологийн насыг үү? тий. Одоо ингээ анжаахын насны хүн болол байна штэ тий. Одоо анжаахтай бүжгэлдэг штэ тий. Тэгж хөдөлж чадахгүй шүү. Чадсан ч хамаг сүүж мөж нүвдэн. Тэр чин заяа угаасаа энэ хүнд чи ингээд байгалаасаа ингээд байж байгаа юм багхгүй юу? Биологийн насаар бариад байгаа шүү дээ. Тэр юусаа хамаагүй одоо ингээд хоёулаа андаа хоол боловсруулалтан дээрээ л яриад байна. Шингээлт муутай. Би өнөө шөнийхөө юуг авчирч үзүүлээ. Шингээж муутай гэдэг. Бодисын солилцоо удаашраад угаасаа 25 наснаас дээш удаашрдаг. Гэтэ одоо бүр тийм удаан 57 настай хүний орчимд ингээ болчиход байна шүү дээ. Ойлгож байна уу? Гэрлэгийнхаар анжих хиттэй гэж бодож байна. Би бол ямар ч үс нэг 60 гарцсан гэж бодоод байгаа байхгүй. Хэрвээ тиймгүй байсан бол энэ хүний чинь гиск үзэн сайхан зэгцрээд байж идэм байгаа сте.
Би хэрв 60 гарсан бол одоо бараг нэг дунд Монгол хүний өөхөх насны дээр очиж байгаа юм байна шүү дээ. Гэрээсээ. Биологийн насны бүлэгнэл мүнэгэлтэй. Биологийн насыг тодорхойлж дунд нэгэд яг 50 болчихсон. Анжгаахын биологийн насыг ба штэ те би 40-тэй л гэж бодож байна. Ямар амар хэрүүлж хүн би. За 60 40 50 болсон ш. Одоо би жоохон доош нь татаад игээ заяа. Яг 45-аар аваачих заяа. За 45 дундаа хийчихгүй дүү. За 45. 8 байцаа таа. За 45 биологийн нас 45, жинхэнэ нас 50. Миний сэтгэл зүйн нас одоо хэд вэ? 17 шүү дээ. 17 шүү. 17-аас арай жоох ахмад үлгүүд ядч нэг 21 мэг байх. Жохон муу санаатай нас хэлээрээ. Монгол санаатай 20 Ядч нэг 21 байх байлгүй дээ би чинь. 20-той хүүхдтэй болж исэн үү би. 30-тай гэл явчихсан ч дээ. За бараг да. 30 дээр л тохироо тийм. Ядч надаас нэг 2 ах байл та. Би өөрийгөө бод 40-тэй гээд ах чи тэнд 17-той гээд ах юм. Гэхдээ хоёр тоогоостой гам нэг 50 одоо нэг дүүчгээд. Би яста гинэ. Яста гинэ. За хамтран ажигт ярихгүй Хэж бургас руу орё гэсэн л дагаад орно. Ерөөс цаг болгоо байла. За Улаанбаатар хотод 17 цаг 23 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Хүний амьдралын хамгийн гоё нас аль нь вэ? Нэгт нь одоо байгаа нас, хоёрт нь хүүхэд нас, гуравт нь залуу нас, дөрөвт нь нас бол зүгээр л тоо. За манайхан санд асуулганда итгэвтэй оролцоор энэ өстө гоё санд асуулга шүү. За. Бүр ёо зүгээр. Төрөөд шаардлагатай байхгүй. Манайха ёстой. Баг төвдөгийн бормаа. За, нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар арьс цахны асуудлыг найдвартай шийдэн Финистил хамтран ажиллаж байгаа. За, би яаштэй төмөрийн ашигтай хөө. За, би ерөөсөө ингээд шууд джинсэн өмдний одоо нэг юм жижигэн конопын төмрүүд байдаг а та. За, тэрнээс харьшлан тэлээ зүүчих юм бол тэлээгээ ингээд гидсэн дөр үүчих юм бол тэрнээс харьшлан. За, ингээд яасан байх нь Финистилийг дүрхсэн байх нь штэ. За, энэ сайхан хатаа. Сайхан нимкэн дүрхэд өгөө шүү манайхаа. Тэгээ эн чинь бас хөөхөн ингээд нөгөө хүүхд чаавас нөгөө диатиз матистэй ингээд чаавас хар нялхаараа ингээд хацар байж идэв штэ. Тэд нар чинь дүрхэд ингээд арччих учраас бэли өмсгөөд чинь нэмэргүй арччихдаг учраас сиропоор уулганаас. Тийм. Тийм манай хүүхд бас нөгөө тоор идэхэрэг харшилтай. Тэр анхаа ерөөсөө мэддэг байсан. Тэгсэн чинь тоор идэл яг нүүрэн дээр юм гарчдаг. Тэгээ эн чинь болохоор яг бүр төрөөд нэг сар бүр нэг хоногтой байсан гэсэн түрхэж болох ийм бүтээгдэхүүн гэж хэлээ тий. Тийм дотроо ийм гэлэн тэгээд ямар ч гармон агуулаагүй юм. Тэгээд ийм тув туулга байдаг угаасаа ингээд нэг юм тув туулга ямар ч өнөр янз бүрийн ийм одоо ингээд тус түрхээр нэг ийм зумгаарлалдаг шүү дээ. Тийм юм юу ч байхгүй. Айгуу гоё шингэн. Тусаалга юм байна штэ. Тусаалга юм байна. Тэгэхээр дөнгөж төрсөн буюу нэг хоногтой хүүхдэд хэрэглэнэ гэж байгаа байхгүй. Диатезтэй харшлын шалтгаанд ханиалгатай харшлын шалтгаанд хамрын битүүрэлтэй буюу риниттэй гэж байна. Хоол хүнсний харшил сэтэрсэн болвол чонон хөрвс гих мэт харшлын шалтгаанд арьсны зочмог өрөвсөлтэй. За мөн шумуул болон хорхоо шавжинд хазуулсан. Хөнгөн хэлбэрийн нарны туяа болон ахуйн түлэгдэлт тохиолдсон бол ахуйн түлэгдэлт хөнгөн хэлбэрийн гэж шүү. Тэгээ одоо шумуул дээр гараал ирнэ одоо. Дерматоз буюу арьсны өрөвсөл болсон болов гэж шүү. Дээрээс нь салхин цэцэг тийм ээ. Салхин цэцэг цэцэг төрхөл яваад байдаг шүү дээ. Бас финистилийг төрхөж болно. Мэдлэгийн орондоо. Тийм мэдлэгийн оронд төрхөж болно. За ер нь бол одоо нөгөө нэг дээрээс нь одоо тэр чонон хөрвөс чинь айхтар ингэж өвдөгдөг байхгүй юу одоо өвдөгдөг одоо ингээд час хийж өвдөгдөг. Тэгэхээр яг энэ хэсэгт одоо нөгөө өвчин амдах үйлдэлтэй. За тэгээд дээрэс нь нөгөө загтансан газар шууд өөрчлөх юм гоё сэрүү татуулсан тайвшруулах үйлдэл үзүүлдэг. Тийм учраас шумууланд хазуулахаар бас түрхээрээ гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ одоо наранд бас түлэгдэхэд гэсэн түрхэж болох юм байна тийм. За тэгэхээр гимцэн арьсны гадаргууд өдөрт 2-оос 4 удаа түрхэж хэрэглэх нь байна. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг яг аль бие усных нэмж төлөөлөгч нараас асуугаарай. Бүх хэмээн сангуудаар борлуулагдаж байгаа. Ер нь ийм болон одоо ийм төрлийн зүйл хэрэглэхдээ заавалчгүй тэр нөгөө нэг заавартаа сайн танилцж байгаарай тийм. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар арьс захнах асуудлыг найдвартай шийдэн Финистил хамтран ажиллаж байгаа баярлалаа. За дараагийн асуулт. За та Чимбата нөгөө 3 хөтлөгчийнхөө хинийхэн сэтгэл зүйн нас нь биологийн наснаасаа зөрүүтэй гэж боддог вэ? Яагаад? Нэгмэр цэцэг. За яагаад? Яг та чи өөрөө ер нь нэлээ бадрангуул байх хэвээр та гэж. Өөрөг нь 18 гэж хэлэх юм уу? Миний бодлоор. Гэхдээ би ингэж бодож байна. Би бас ингээд нэг юм 20-од настай байхдаа одоо оюутан байхдаа ингээд нэг тийм
амар хурдан юм хүүхэн болох гол тий ингээл том хүн болох гээд шүү дээ тий. Тэнгүүтээ ингээл өсмөсөө ингээл нөгөө нэг Солонгос кананы ажимаашуу буржгар хийм юм хийлгээл тий. Тэнгүүтээ тэгш шилмэл зүгээл ингээл нэг юм хүүхэн шиг болох гол ингээл үзэр тарж үсэрч наалдагс одоо аваа шиг болох гээд таашаач юм бас муухай юм уу. Гэтэ нэг эдрийн насан дээр нэг тийм байдгийн юм шиг. Одоо YouTube-ийн барьж бидний нас нь шүү дээ айгуу сонин заяа. Хүүхэд гэхэд мэдээж хүүхэд биш. Хүүхэн гэхэд бол арай болоогүй юм шиг нэг тийм хоёрын хооронд гурын нөө сонин нас ахгүй. Тийм болохоор би хаашаа орохоо мэдэхгүй байгаа. Хаяа уйлахаараа хүүхчиг болчихно. Уйлахгүй муухай зангарах хүүхэн шиг болчихно. Айгуу сонин нас. Яг би зүгээр яагаад чамд гэсэн чи ажил дээр бол яг ер нь баг талдаа орж байгаа шүү дээ. Чи айгуу энд бол ингээ бадрангуй байж байгаа шүү дээ. Тэнгүүч яг одоо за найт энэ төр орлоо гэж бодсон л та. Тэнгүүч одоо жинхэнэ 18-тай 20-той охтууд тэнд алж байгаа шүү дээ. Тэнгүүч чамайг харангуйтаа анаа зөрийг гэдэг шүү дээ. Харин тий. Тэгэхээр ингээд яг уг нь бол ч өөрөө бодохтой болохоор өөрөө аягүй жоохон гэж бодож байгаа шүү дээ. Үгүй гэж үү? Үгүй харин би өөрөө ерөөс жоохон махан гэж боддгоо. Тийм үү? Та нарын хажууд л ингээ гоншгоноод идэг болохоос би гадаа гараад өөр шүү дээ. Олоосох бодлоо гэдэг. би ч хажуудлын машин чинь үнийг загнаад яваа. Тий. Би яг сая зур гэлээ Түр масаа гэж мэгээл тэгээ. бас яг тэгжээс бүр 20 хэд хүртлээ 28 хүртлээ би насаа дандаа амар их нэмдэг. Ер нь 8 дугаар ангиас хойш дандаа насаа нэмсээр байгаа таарсан байхгүй. Тэгээ 20 хэд хүрэл за одоо болъё гээл. Яг тэгсэн чи дахиад 30 гараад ирсэн чи жоохон хасах сонирхолтой болцсон л да хасч хэл. Тэгээ түрүү би 28 гэсэн болохоор бас яг надад за одоо би нас нэмэх шаардлагагүй гэдэг нэг тийм Чи одоо өгшгөө мөнхийн 35 настай дээр очсон үсттэй. Одоо ер нь тиймэрхүү Өгөшгүй мөхийн гашээ. За би бол хэнийг гэж бодож байна. Чимбак гэж бодож байна. Чимба биш тээ. Ууг нь ингээд нэг юм залуу байхаар байхгүй юу? Би ялдар ингээд спортоор хичээлдэг энэ бодлоор нэг гоё ингээд залуу те манустэй нийлээд ингээд шоу үз ингээд секи факигээ явбаар байгаа байхгүй юу? Гүү штт. Тэгэнд явах үггүй. Яах гэж байгаа ингээд явж номоо уншина. Сүмдөө худлаад сүмдчихгүй баха. Барахад очиж залбирна. Баргалтай ингээд очиж Ном уншуулсан. нохот хийж боёо үлдэн бүрднэ. Нэг тийм өвгөн сэтгэл гэдэг шүү дээ. Үгүй ээ, тэгтээ тэр чинь юу юм шиг байлаа штэ. Угаасаа нэг юм шоуддаг нас байдаг штэ. Одоо тэр нь ингээд нэг юм 20-од нас ахгүй хүний. Наа чи тэр насн дээр хангалттай шоудсан нэг заяа. Одоо наад чинь тэр амьдралын төлөө мөр гахаа нохоо мэд зүтгэдэг нас нь хүүхдүүд нь хідэн настай байлаа. Тэнгүүд одоо аанда хүүхдүүд томроод ирэхээр та бид хоёр шиг ингээд эргчүүлөө фри та гэж яаж. Би энэ чи гэр бүлтэй цугч гисэн бид нар ийш тийшээ явж үзсэн. Гэр бүлтэйгээ явж байгаа шүү дээ. Уг нь татлаад үтлээ байхгүй те санаа зовхон байхгүй. Тэгээ бид чинь сумын наадам гэсэд тэрнгээр ууг нь бас те хиний хайрыг эсчүү хиний хүүхэн өсчүүгээ явж байгаа ч тийм байхгүй шүү дээ. Гэхдээ тэнд яваад байгаа юм биш үү? Орой ингээд Юу хүсээд байгаа юу? Яг юу хүсээд байгаа юу? Зун чи 10 цаг маг болж ингээ харанхуу болж штэ. За харанхуу болонгууд манус гал түлээд ингээ тойроод гитар дараад суун шүү. Би ганц нэг пив уун шүү. Тэ ингээ худлаа үний юм яриа суун шүү байхгүй. Хүүхд явуудаа те чимбахагаа дуудаад ирдэ нөгөөд ч. Чимбахын 90% нь тэгээ явуудангууд штэ. Явуудангууд буцаагаа манай элч юу гэж ирдэг гэж. Чимбах унтчихжээ. Бүр орондоо ороо гэвчиж. 10 цаг чи үнэ ялах юм байхгүй юу? Ялах юм. Гэхдээ саний энэ би эсрэгээрээ хамгийн галын дэргэд хамгийн сүүлд үлддэг хүн дээ. Яа. Хитээ хаан хизээ яаж гэдгийг чухал юм байна яг. Гэхдээ миний хажууд бол 4 цаг хүртэл байсан юм шүү дээ. байгаль байж байдаг. Яа. Анжахтай дээр удлаа тэгсэн байлдаг. Тэгсэн байна да. Би уг нь бас гой ер нь бол цуг сууж ирсэн. Хүчээр дагуулаад явцдаг Сүхбаатар мөхбаатарлуу. Хүчээр дагуулаад явчих. Өөрөө тата машин дунтаа явдаг. Үгүй энэ хүн чи яг хүссэн юм уу? Хүсдэг ба яг зүгээр хадаа анжгаа штэ тэ ганцаараа ингээд Сүхбаатар явах болонгууд ингээд хань татаад тэгээ хүчээр аваад Үгүй дараа 90% интроверт хүн 90% экстраверт хүн гэж хэрэгтэй тавьсан байж тээ. Би бүр чимбахын хичээл зүтгэлийг ойлгоод байгаа байхгүй энэ хүнийг хэрхэн хөгжөөх вэ 10% таа хэрхэн хөгжөөх вэ бодож байгаа. Тийг энэ заах яг хоёр талд хоёлаа заах. За дэмжээ ярьлагч ярьсны дараа би мега хайтаар өргөжлүүлээ. За Улаанбаатарт 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярьлагчаар өвөө байхгүй юм шүү дээ.
Өө шал дими ингээд амар. Одоо чи яа. За яри. За би бол нь штэ те анжгаа гэж бодчихъя. Манай анжгаа штэ те одоо ингээд харагдах байдал нь KFC өөг шиг боловч бас нөгөө талаар хүнсний нэг юм байран дээр байдаг зураг шиг бодож байгаа. Яг ингээд сэтгэлгээ нь бол ингээд одоо яг тэр хуучин залуу үе дээрээ явж идэг. Гэтэ нөхөр бол ийм өнгөрсөн дээрээ жаахан гацсан үгүй л жаахан гацсан. Одоо яасан бэ? Анжгааг одоо штэ тий хар сарны сая 26 жилийн ойлоо 35. Бодгоо шахсан. 30 дэртэй 35 жилийн өмнө 35 жилээ. дэртэй 35 жилийн өмнө энэ хүн чинь хар сарнаа хамтлагийн бүжиг хамтлагийн ахлагч байсан, халдаг байсан. Та надаас 35 авахгүй шүү. Тэрэн дээр ингээд жаахан гаццсан. Гаццсан манай хүн чинь гаццсан. 20 жилийн өмнө 25 байсан гэж бодоход 55 таа. Юм орд. Ташаа юм орд. Тий, гаццсан. Ер нь бол гаццсан байгаа шүү. За чи юу гэж бодож байна? Би юу? Би анжгаахыг гэж бодож байна. За, Тий, ер нь гацсан. Нотлогдоо. Левт гацаатай. Ер нь гацсан шүү, гацсан. Би тэрнээс хойш ингээд скаут гэдэг дан залуучуудтай явж байгаа шүү дээ. Тийм учраас би яг ингээд нөгөө залуу хүмүүс шиг ингээд алцганаад идэг юм. Миний өөрийн ингээд байж байгаатай ингээд ажил мэргэжил маань дан залуучуудтай яваад байгаа байхгүй. Түүнээс тэнцэнэ гацчаад байгаа юм биш ер нь бол. Сайн л би ер нь ярьдгүй байсан чинь. Сайн 35 жилийн өмнө нэг хэсэг хөөргөө хийчих байгаа. Дөргөөд би ч нэргээсэж гараа шүний огмогийг алах юм болооч гэж бодох шиг те. Гэтэ би айгу би дөнгөж амраатай ихэлж онцонготой хэлсэн ш. За яах бид нар бүжгэлж шүү. Биднийг зүгээр гой зарлчаараа те. MJ-ийн анжгаа гэл тэнгүүд би гараад ёслол болоо шүү гэд. Яг тэгж ярьсан байна. Гэхдээ энийг бол зөндөө ярьсан юм аа. тий. Бүр ёслохоогоо Тий. Яслахаа үргэлжлүүлсэн чинь ингээд худалдан цуцлагцсан манайхаа. Цуцлагчаад байлаа. Дөрөс үуч ёслохоогоо бараг 100 илчээд байсан. За ямар ч та бүхэнд хэлэхэд 35 жилийн ой болох гэсэн шүү. Ой дотроос нь 21 насны анжгаа гарч ирээ бүжиглэх байсан баха. Би ёслохчихсэн шүү. За дараагийн асуулт Анжи дээр ирсэн. Анжи дээр ирсэн дараагийн асуулт. За ингэж байгаа. Биологийн насыг чинь хүссэн насн дээр чинь болгож өгье гэвэл та хэдэн настай болох вэ? Яагаад? Яг 30 дээр л очимоор байна. 30 дээр. Бид бүхний нас яачаад байна? Гэхдээ би ингэсэн 26 7 хүртлээ юм болов би чинь баг бүжгэлсэн штэ. Тэгээд яг ингээд 26 7-той гэж жагаад гинт офис суугаад 3 4 жилийн дотор яг ингээд нэг мяралаад нэг юм чимбархан болсон байхгүй юу. Тэгэл яг тэн дээр л баймар байгаа байхгүй. Тэгэл чимбагийн үе дээр ингээд барьсан бодод би алж байгаа байхгүй юу. Тэгэл тэнчэнээс хойш алдаал тэгэл гүцээгүй те. Тэгэл хямгадаж чадаа. Тэгэл гүцээгүй. Одоо ерөөсөө нэг мөнхийн турхинсан гэдэг тийм гоё яриа те. Хаяа нэг ингээд нэг хотлаа сүүлийн үед би жоохон жин хасаад байна гэдэг хүн одоо хуурчгаал явж идэг хүн бодлоо л. Тийм штэ те. Юу ямар байгаа байхгүй ядаргатай. Тэр 20 төрхөөс өмнө хүүхд төрүүлэл бит таргалсан штэ. Төрхөөс өмнө тэр 20 настай байхад миний биологийн нас яг тэр төрөний нөгөө хурд төөч мөч инээ тэрэг гэдэг юмар шалгуулдаг байх үед 18 настай гэж явдаг гэсэн байхгүй юу. За 18 нас руу ч одоо очихоо болио. Ядчил биологийнхаа насыг нэг өөрийнхөө одоо энэ байгаа насн дээр авчирчмаар байгаа байхгүй юу. Тэ? Энд чинь өөрийнхөө насн дээр авчирна гэдэг чинь миний дотор өөх мөөх бас нэг тэ 6 байгаад байгаа одоо 6-аас ядаж нэг 4 мөрөө болмоор байгаа байхгүй юу. Тий, өөрийнхөө насн дээр ядаж 40 насн дээр авчирчмаар байгаа байхгүй юу. Биологийн насаа тиймэр ээ. Би жигнээс Тэгээ 40 насн дээр л очимоор байна. Биологийн нас ярьж байгаа шүү дээ. Биологийн насаа чи 34 үгээс дээ. Биологийн насаа юу штэ. Биологийн насаа яг өөр дээрээ л авчимаар байна. Яг 29 одоо 29 дээр л авчимаар байгаа байхгүй юу тий. Чи одоо тэгээ 29 биш юм уу? Би ихтэй өстө үнэхээр 30 хүрдэггүй. Би өстө 30 хүрэхгүй л шүү. Би байгууллагад орж ирээл ерөөсөө 30 хизээ хүрэх юм болоо гэсэн 30 хүрэхгүй шүү. Би ер нь бурхандаа л хүрсэн юм шүү. 20 Яс та нар атаргаж идөө. Чи 20 дээр гацсан юм уу? Харин та нарыг атаргаж идөө. Атаргаж байна. Би дараа нь 50 хүрчээ бас ингээл яриа сагсах та тий. Атаргаж байна гэл. Анжгаас ямар Чи манай хоёр охиноос сүү дээрээ зогсоо. дүү штэ чи. Дөршта. Манай хатан цогёгоос ч дүү Хөөе бүр штэ. 8-аас дүү. Тий. Би бүр цэгийгээс дүү.
Чагигаас дөө. Тийм байж тээ. Тэгэхээр чи Угаасаа аамшиг манай үнтэй арцганаад байгаа ч. манай байгууллагын одоо хамгийн бага настай эмэгтэй нь Мега, хамгийн бага настай эрэгтэй нь ангарах штэ. Юу нь бол. Гэтэ ангаргийн биологийн нас 80. Үгүй. Айгу хэцүүш та нар ангаргийг мэдэхгүй. Тэгтээ ангараг ингээл нүүр тулаад уулзаал 2 минутын дотор хамгийн бага настай нь мэдэгдэн дээ. Тийм. Хиллийн хүмүүстэй ингээ уулзсан юм ярьдээ. Тэнгүүдээ өөргий яг тулах юм бол тэ манай хүн чинь хамгийн бага нь мэдэгддэг баг. Хөөрөг мөрөг хурдны мөр зөр 8. За чипа. Ямар ч байсан юу анжаас 2 дүү дээрээ бай 28 дээрээ бай. Тэг яг Биологийн насаараа юу? Тий. За. Тэг яг би зүгээр өмнө ингээд яаж яхад нэг хэсэг юу 10 жилтэй байхдаа оюутны өрнө байдгаас аахгүй. Тэнгүүч яг нөгөө шувууны баганд зэрэгдэг гэдэг юм дандаа гүйлгч гээд. Тэнгүүд насаа нэмэд эхэлсэн. Тэгээд арай гайгүй ингээд байж байгаад явж байгаад их сургуульд оронгоч бас жоохон нэмж байгаад тэгээд уг нь насаа нэг шаардлагагүй болно шүү дээ. Тэгсэн чинь Солонгост очсон. Тэнд очингууч дандаа ингээд нөгөө байр амьдрахаар нөгөө ах нар бас бацаан болчих гээд болдгоо. Тэнгүүд насаа нэмж явал тэгээ нэг 28 хүрээл би за одоо ахч бай хин ч хамаа байхгүй гэд насаа нэмэх шаардлагагүй болсон. Би ягаад 30 гээд байгаа гэж. Би уг нь 10 жил дугийн хөөрхөн мондгор ийм хацар мацартай хөөхт байсан. Тэгээд бүжгээр яваад бүжигчээс солиорт бэлтгэл хийж байгаа штэ. Тэгээ би ч бүр шүгэл болсон юм чи. Ийм дээр очсон. Тэгээд тийм баг чи бас муухай юм бэлээ. Айгүй муухай юм бэлээ. Тэгэл ингээл энэ тэнд юм яасан. Хавирга ингээд хүмүүс баг миний хавирган дээр хувц сунараа угаачих гээд айгүй хэцүү байдаг ус. Тэгэл яг нэг тэр 30 насны хаалтад нэг ингээд яг гоё юм нэг мералаад хүнд ингээд нэг пижак дүүрдэг штэ. Яг тэр дээрээ л гоё болд юм бэлээ. Тэгэл тэрнээс алдчихвал тэгэл минингийн тал болж байгаа юм да. Тэгэл алдсан юм да тий. Нас ойр жингээр илүү бодоод байгаа. Үгүй яг тэр чинь биологийн нас гэдэг чинь бол тэ нэг яг би одоо тэр 30 та байсан үеийнхаа биологийн насн дээр очимаар байна гэдэг байгаа байхгүй юу? За. Өөрийнхөө. Хоёулаа үе тэнгийнх боллоо шүү. За одоо жигнээс хамтран ялгчаарэ. Улаанбаатарт 17 цаг 38 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амт Очир даган самтраа ажиллаж байна. Ямны алтар хамтгаалдаагүй. Тийм ээ. Очир даган компани 5 дугаар сарын 3-наас 8-ны хооронд Герман улсын Франкфурт хотод болсон IFA 2025 олон улсын үзэсгэлэнгийн одоо чанарын тэмцээнд амжилттай оролцож 9 алт 1 хүрэл медаль зам хүндэтгэлийн зам хүртэн эх орондоо ирлээ. Надаас олон медальтай. IFA буюу 3 жилд нэг удаа зохиогддог махны олимпиос хүртсэн алтан медаль цом бол олимпик гэж үү юм уу? Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын гэрчлэгээ гэж тооцогддог юм аа. Тийм ээ. Энэ бол зөвхөн хямнич гавьяа биш. Энэ бол очир дагнсын гавьяа юм аа. Сайн нөгөө би бас видео зураг цагт богино бичлэг хийж байхад нөгөө архиж байгаа баахан алтаавал нөгөө гүйлтээр 90 наснаас дээш. Гэсэн манай энэ очир дагнсынх чинь бас 9 алт 1 хүрэл хүндэтгэлийн цом хэрч бас ер нь дэлхийд яг явж байгаа юм байна шүү дээ. Ер нь ингэсэн байлээ хүмүүс ингээд нөгөө нэг за хям махан бүтээгдэхүүн гэвэл очир дагнс ингээд хамгийн найдвартай ингээд бүр тэгээ ингээд бүр ингээд суурьшигдсан кодлогдсон байлээ шүү дээ. Тэр захирал нь гिचнээ хөөрх ах байдаг. Тийм шүү дээ. Тийм үү? Тийм аюу. Абуу асуудлаас болоод эн чинь бүр амар од болсон шүү дээ тэр ахчаа. Тийм. Яг нөгөө нэг хөөрхий инээдгүү. Тийм. Яаж ингэж ярьдаг. Тийм. За ер нь махан бүтээгдэхүүний дэлхийн хамгийн нэр хүндтэй чанарын уралдаан гэдэг энэ IFA өөрөө махны олимп гэдэг шүү дээ. За зүгээр ч нэг үг биш шүү энэ махны олимп чинь. Чанартай амттай гэдгээ дэлхийд батлан харуулах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ганц боломж байхгүй юу? Угаасаа. Тэр чи энэчнээс 9 алт авчих гэдэг юу гэсэн үг вэ? За мега ямар зүйлс алт авч уу? Өмш чи бичиг үсэг муугаараа тэр хөрл авсан нэгийг нь уушаа. За алтаас нь бяслагт давхар утлагад жуулчин давхар утлагт ям анчин хатаас ям сармист био зүгийн балтай элэгний нугш био gaхан утсан махтай элэгний нугш экспорт самартай салями hello бяслагта грилний зайц hello мини салями. За яг би энэ дээр яг миний яг дуртай таарч hello нөгөө beef jerky гэж байгаа штэ. Тэнгүүт бид нар одоо жишээ нэг алкоголны хэрэглээ ч юм уу янз бүрийн байхад ингээд дээр үед ингээд архи пивэр даруулаад байдаг ч юм айгу муу байдаг штэ шууд хэлээ. Одоо тэгэнгүүт чи ингээд амьдралдаа хажуугаар даруулга байх айгу чухал байдаг байхгүй юу? Ер нь бол хүмүүс тэр талаас надаа энэ айгу зүгээр санагддаг. За 24-нд энийг аваа яваарай. Амар юм бэ те. Ямар 24-нд аваа яваарай. хүн байсан юм уу? Би авч яваа. За би чимбах ямар хүн байсан мэдэн шүү. Угаасаа биологийн нас тэр штэ. Бүр
ингээд алкоголны хэрэгцээ мөрөлж шигтэй боловсон яриад байгаа шиг. Гэхдээ тэгсэн хамгийн амар нь архив пивэр даруулдаг ч шиг. Гүг нэр манайхан тэгж уугаад тэрнээсээ болоо балраад байдаг байхгүй. Тэгэхээр заавал даруулах гэж байх хэрэгтэй байхгүй. За хэдүүлээ нэг сэлэнгит яалаа. Энд чинь солонгос соёл гэж. За илүүтэй тэрнгөө мэдээллийн 76 тэг 75 30 90 30 75 30 гэдэг утаснаас аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амт очор даган хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт одоо над дээр ирж байгаа тийм үү? За. Чи биологийн насыг нь хүснээр өөрчилж гэвэл 3 хөтлөгчөөсөө хэний насыг яаж өөрчлөх вэ гинэ? За. За энэ түрүүн биологийн насыг чи хүссэн насн дээр чинь болгож өгөөл та хэдэн настай болох би одоо ингээд хүмүүсийг өөрчлөх юм байна тий за өөр өөртөө хүснээр хэлчихэл та чиний биологийн насаа чи 29 дээр чинь авч 34-өөс чи чиний биологийн насаа чи 28 ч үлдэр чи таны биологийн насаа чи 30 дээр чи авч чи за болсноо ядрахад Би өөртөө зүгээр 5 6 7 8 гэж явчмаар байна. Тэр нь юу гэсэн үг юм? Нас авч чи яах гэж байгаа юм? Бүр тийм насн дээр Тийм жоохон яадаг. Юу та нар тийм та дөрөв өөрөө 30 дээр очимоор байна гэж. Чи намайг 30 дээр авч чагаад яах гэж байгаа юм? Би өвчтөй хог би ч хараа яг 5 6 7 гэ та нар ингэ очиж штэ өөрөө биш би юу аах юм яг юун дээр л 20 дээр л байх юм. Ангийн багш наа. Тэгэл амар та нарыг загнамаар байгаа байхгүй тий. Ажига бос. Хаалаа одоо ч гэсэн бидний загнадаг штэ. штэ. Та нар одоо Чи анжига босгонгууд би босгохтой шийдсэн байж штэ. бид нар угаасаа чамд загнуулдаг болоод их удаж байгаа штэ. үгүй штэ би ойр загнахгүй л амар хэцүү санагдсан. Мэдэрдэг. Үнэ л хэлчихээ дээр ойрыг загнахсны болохгүй юм санагдаа. За стег алуу юм. Би танд өөр агсан тавилуу тавиагүй юм билүү? Би бүр Одоо наадах чи хагас өдөр түнгэл явахад бүр сэтгэл санаагаа ингээ бэлтсэн. Харин тий одоос ингэ За нүүрээд тэр байгаа нь байхгүй. Би яг нөгөө математикийн одоо амар гоё явж би байна. өдрийн тэмдэглэлдээ бүр юу ч бичлэхий бичдээ штэ. Яг нэг пивны дараа чимбаг. Чимбаг гол руу аваачиж байгаа. Чимбаг чи ягаад хар юм? Нилээн хідэн пивний дараа гэрлээ ихчиг авгаа гэж хэлнэ. Хэдүүлээ тэр нь олж шатаа. Тэгэнгүүт гэрлэгчийн намайг архины шил авч надлууд арх хуй. Мангар хорцсон харин. Аяа. Би гол руу авч шиднэ. Голоос гол руу орсон гэрлийг анжгаа авчиж таа. Зохиол ир бичсэн байдаг. Тий, яг тэр акшнт нь анжгаа гол руу түлхэж байна. Яг тэр мөчөд мөгийг гарч ирээ бүгдийг тараа. Манай аймагт гайгүй баригдаад байгаа хөө байгаа. Энийг нэг начин болгочих юм шиг. Оо, гурийн давханд унтсан байж. Тэр үед намаа буудаж. За. Чи. Би бол түрүүн сонсоод хэдүүлээ ярьж байгаа л ма анжгыгаа жоохон насыг доошлуулчих. Өөр мөрөөс ганц хоёрын нөгөөд. Хэд болох юм намайг? Өдөр яах вэ 20 30 тэл болгоё гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхгүй сая ч марыг 80 гараа явцсан та чи яаж байгааг. Өөрөө тэгээ 30 дээр очиж би өстө чамд лайланчиг болно шүү дээ. Яг чамаа ингээд хүүхэн шугнуудтай уулзаад яж ангууд чимбахаагаад ороод ирнэ шүү дээ хажуугаар чи зүгээр. Чибо. Чимбахаа. Ихтер чи додчихлаа шүү гэж ороод ирнэ шүү Би дээ. тэгэх юм бол тантай өстө шүн оройгүй явуун заяа. За. За яг уу түннийг. Чи намайг айгаад надаас айгаад идэв юм. Хаа нэг хаагдаж өгөх бол гайч. Ашгүй өөрөө хэлчихлээ. Яаж хийдэг? Хүүрээ. Юу одоо мөндөр настай хүмүүстэй цуг явуулж байгаа. Энэ Тэр манай дөрөв чи шүү. юмгүйштэй өөрхий тэгэл болохоороо тэгэл өөрхий амиа цуглуулаад Тийм унтчих. шүү. Яах гэж нэг ингэжээд энэ данаас. Гэхдээ гэхдээ ер нь бол өнгө тоон жоохон дахиад нэг жоо волюм нэмдэг юм аа. Нэг 5-аас яриад 3 татсан 8 гээд 10 гээд гээд. Одоо анжихтаа би цуг явж байгаа юм бол 30 таа анжиг байх юм бол энэ залуучууд Залуучууд ийштэй. тооноо нэмэхгүй бол ер нь өгснээ ээж уух юм. Гэхдээ ер нь бол Өөр их тунтуулыг юм амийн тасныг бол ихтэй хэлж. тийм. Агсан явахгүй X зүгэл болохгүй битээ тэмээ мөнгө өөр гэдэг байгаа шүү дээ тийм. Тийм шүү дээ. Ядаж нэг тооноо нэг 3 дахин өгсөн. Би ихтэй тэмээ мөнгө өртгөө шүү дээ. Ядаж уйлждаг. Би ядаж уйлдаг байхгүй юу? За Энэ баг дэмий өрөөд идэв шээ. Энэ яста дэмий өрчтэй. Би бас тийм өрөхгүй л байгаа шүү дээ. за бас саур наваа гар үлний яваад ас юм Тэгдэг шүү гэсэн. дээ. Нас тэгдэг гэсэн. Нэг одоо ойлгоноос. Нэг тэр үед нөө шатан дээр хөлөөж игээ суучдаг болох тэр мэдгүй л дээ наадах. Зохиол дээр тийм байсан юм уу? Нэг тэмүүлтээр байгаа маа. Яагаад тийм дээр байгаа. За хөөе саналаа өгөх цаг ирлээ. Хүний амьдралын хамгийн гоё нас аль нь вэ? Нэгд нь одоо байгаа нас, хоёрт нь хүүхэд нас,
гуравт нь залуу нас, дөрөвт нь нас бол зүгээр л тоо. За мега. Нас бол зүгээр л тоо. За Одоо байгаа нас би угаасаа буцаж явахгүй. Юу? Одоо байгаа нас. Буц гээггүй штэ. Хүний амьдралын адилхан гоё нас. одоо байгаа нас. Одоо байгаа нас гэж Танийх штэ. бол залуу нас юм уу тий? Минийх гоё штэ. Минийх бол Гаццсан цаг тий. одоо байгаа нас. Яагаад гэвэл би хүүхэд насч тэр, залуу насч тэр гайхалтай гоё наснуудыг дамжиж ирж ээж одоо байгаа насн дээр ирж би болж байгаа учраас тийм үү? Одоо байгаа нас. Анжаашиг гацаагүй. Ажаа залуу насны угаасаа. Философи юм байна. За Яасан гинэ юугаар тавьчих. Юугаар тавьчих яасан гинэ. Нас бол тоо гэдэг үгнийхээ утгыг ч ойлгож байгаагүй ер нь. Тэглэн буураад ороод ирсэн юм шиг ярьлаа ш татчихсан. За. Нэг 25-та 29-тэй гэсэн ямар ялгаа. санал асуулгын дүн гарсан байна. За. Хүний амьдралын хамгийн гоё нас аль нь вэ? Яг одоо манай лайвыг 407 хүн үзэж, санал асуулганд 362 хүн оролцсон байна заяа. За одоо байгаа нас гэдэг дээр битүүрийн саналыг нэмээд 60 хүн буюу 22%. За хүүхэд нас гэдэг дээр 70 хүн буюу 27%, харин залуу нас гэдэг дээр анжгаатай нийлээд 183 хүн буюу 31%. За нас бол зүгээр л тоо гэдэг дээр мегатай нийлээд 53 хүн буюу 20% саналаа өгчээ. Тэгэхээр ер нь бол хүмүүс залуу насаа л их санагалдаж амьдрал юм Анжаашиг байна тий. гацсан хүмүүсээ. Энд чи ерөөсөө хүний хамгийн гоё нас аль вэ гэсэн шүү. Нөө нэг зураг шиг бүсгүүчүүдийг тэрэг шиг дайрч юу дүүлээд нөө чанмын залуу нас Шууны шүүтэр шиг дайраад өнгөрсөн шункан улаан залуу нас байна гэж. за. Тийм ээ, Би нэг баярлалаа залуу гэж. настай холбоотой дөрвмөртэй хэлээч. Болчмор. Боо талах нь дуртай даа гэж байна. Баярлалаа. Ууг Гэдэг энэ штэ. Болчмор хөөрхөндөө гэдэг. Тэр шонхон улаан залуу нас мэн гингүүд ардаас нөгөө нэг Цэг залуу насныхаа нийдээ жаа шиш ингэдэг штэ. Тэр дуу санаж байна. Чи бод сананда. Камертоны болдын дуусан залуу нас гэж дуу байдаг штэ. тий залуу нас тий санжи залуу явхаа. Гэт нэг юм дуу байгаа заяа. Нотроо төрөлөө нууцаа ярьж найзалдаг гэх тий. Тэнгүүд бодоор мака өгдөг. за Мака өгдөг. За. Чихэр давс хоёрыг нэг дав хоодонд идэггүй чимх ямар юм ийсэн гэдэг. Чимс самар хоёр нэг модонд ордгоо гэдэг. Өөр муухай. Тийм өгдөг. Тэг хөгшин хүмүүс дуртай юм уу байгаа юм. надад авдаг залуу нас Одоо задууч өгч. залуу настай холбоотой дуунуудаас нөгөө нэг чоны залуу нас зэвүү штэ. Холдож яваа Клип нь залуу гоё байдаг, нас. тий? Клип нь үнэхээр дасгаагүй кино Тэр шиг үедээ бүр бол амар тэрд тоглосон кино шиг клип Шатлав штэ. нэг сар шиндэнтэй тайлаагүй буурал найз Би байна. би танаас ганц нэг үний юм ярих уу? Тэрээс гоё дуу аа. Ганц үний юм Одоо ярих. ясандаа юм хэллээ. Би ингээд найзуудаас хамгийн их зохиолын дуу, янз бүрийн дууд, дээр үеийн кино мэддэг заяо. Та нартай холбоотой бүгд заяо. Тэнд ёо Огчин заяачин тэр. Гү чи одоо ингэж чиний над нөө нэг сэтгэл зүйн нас чинь 60 дуу төгссөн чи бас бид нар л холбоотой шүү дээ ерөөсөө. Хүү чиний сэтгэл зүйн нас 40-тэй холбоотой 40 гээд байгаа чинь бид нартай холбоотой. би яагаад тэр залуу зуулуу ойртдгүү гэж бодож байна. Хөгштэй гэдэг. Тэр дуу муугд мэдэхгүй нэрээ. Тий чи гिचнээ гой залуучууд явж ийн нэрээ. Йоо манай хоёр хүүхэд нөгөө нэг юм гой өсвөр настай явж байгаа болохоор би бас тэр үеийн үеийнхний ингээд яриа хөрөөтэй дуу муу бас ямар юм сонсоод байна бас хальт мэддэг аахгүй. Гал Бид нар сая ингэлээ. Өөрсдөө айгүй ингэ бодоод за хэдүүлээ энэ мө руки квиз дээр очиод нөгөө рукигийн хийсэн бацаанууд гэсэн. Ич гараад ирээ. Очихгүй юу? Тэгээд нэг үе дээр ингээд 6 хөгжим сонсогддог байхгүй. Нэг юм ч мэдгүй. тэгээд намайг явж явах байсан. Тэгээд би Бүр Зигээ босоо. Манус бүр зий чалга. Мега угаасаа 40 Тэр нөхдүүд тэгээд эн чин зарим нь тэгээд нь шүү. Хуучны дуу сонсоход. Хуучны дуугийн ч мэдэхгүй шүү бид нар. Йоо. Бүтгэхгүй. За. Бүтгэхгүй те? бүтгэв. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 20-ны мегмар гарагийн Яна нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцаагаас уриатаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амт Очир Дагинс за мөн арьс захнах асуудлыг найдвартай шийдэн Финстил хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3. Чиш. Цаанаад гараад.